ялгалыг зөв бичих. За ингээд Монгол хэлний тэтгэврийн ялгал нь хэлээ. 8. За тэгэхээр нэрлэхийг анаад ерөнхийдөө 7 ялгалыг зөвлөдөг бичих байна. За хамгийн ихний хариас буюу өөнийг болохоор гүйцэтгэж төгсөө үгнээ зарлах нь, энийг болохоор хишгээр төгсөө үгнээ зарлах байгаа. За өө гэсэн юу болохоор сүүлийн төгсөө үгнээ зарлах шнэ. За өгөх орчны тэлхий болохоор намлаг буюу зөөлөн дэвсгэр дээр бичнэ. Залгаж бичих байгаа. За энийг болохоор хатуу дэвсгэр буюу багц хат дээр залгаж бичнэ. Игийн хоёр зэрэг гээ байгаа. Энийг гүйцэтгэж бичих. Тэгэхээр арын төвийн зэрэг болохоор хишгээр төгсөө үгнээ баг зарлах, гүйцэтгэж төгсөө үгнээ яг болон гарах чиглэл болохоор ингээд ямар ч юугаар төгссөн шууд залгаж бичих байгаа.
Бүтэн ашгаас 3 бүтэн баярлалаа. Ашгаа цэвэр бичсэн юм байна.